За сайдар байхгүй төрийн яриануд. За хэд хэдэн зүйлийг асууя. За 9% цомогдоход гээл байгаа. Одоо жилээ болгон хүмүүсийг цомогдох нь төрийн алба данхаалал гэдэг. Энд манай мэрэгжлийн хариулт өгөх ёстой. Төрийн албыг одоо анхан шатанд, дунд шатанд гүйцэтгэж байгаа албаа хаагч нь үнэхээр ихтэй байгаа мó? Ажлын үзүүлбэрийн давхад хэдэн хувиар нэмэгдээд байгаа гэдэг дээр яам дээр бол маш тодорхой судалгаа хийчихэл болно шүү дээ. Сая хөдөө орон нутгаар явж байхад яг нэг үлдээ сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга хоёр хажуу талаа суудсан хөрхий. Хэнийг нь халахгүйгээ бодолцуулаа сууж ил. Дотроо уучраа олж байгаа хоёр хүнийг ажлаас халахад норм өгцөн. 9% гэдэг нь 20 хүнээс 2-оос 3-ыг халагч гэсэн байгаа юм л. Тэгэхээр цаашдаа ийм бүдүүлэг аргаар явж болохгүй. Зарим хэсэгт нь бол нэмэх хэрэгтэй байна, заримд нь хасах хэрэгтэй. Ард түмэнд хамгийн их ойр үйлчлдэг хүмүүсийг очиж улс төрийн хамгаалтгүй гэдэг юм уу? Ийм хүмүүст наад ажилгүйдэл чи өртөөд байна. Тэгээ энэс чинь болоод яаж яах вэ? Нөхөр ажилгүйдлийн даатгахын сан ч одоо оны сүүл рүү хүрхээ байцсан шүү дээ. Тэтгэмжийнхаа мөнгө өгч чадхаа байцсан. Тэгээ энэ тал дээр одоо ажилгүйдлийн даатгахын сан хэдэн төгрөгийг оны сүүл рүү өгч чадаагүй. Маш их гомдол саналууд бол ирсэн. За хоёрдугаарх нь боловсрол эрүүл мэндийн салбарын цалин хөлсний асуудал гэдээсэн тооцоолоо дутуу ээжлээл гэдээ яриад байна. Тэгээ энэ тал дээр одоо үнэхээр тийм тооцоол дутуу хийсэн юм бол яг үнэндээ байгаа мó гүм үү? Яг ижилхэн байж байгаа сургууль дотор байж байгаа хөрхий үүдээр ороход хүүхдүүдийн шавхаа малтаа сууж байгаа хүний цалин нэмэхгүй гэж хэлсэн тийм хэлцээр бол хийгээгүй шүү дээ. Би чуулган хаах гэж байгаад хэлж ирсэн. Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг тавглаа сууж байгаа хүний цалин нэмэхгүй гэдэг. Тийм учраас одоо энэ боловсролын эрүүл мэндийн цалингийн нэг маргаантай асуудлыг одоо яг яаж шийдэх хэдэн төгрөг хэрэгтэй байгаа. Боловсрол эрүүл мэндийнхэн хариулт асуумаар байна. Эрүүл мэндийн даатгалын сан муу ялгаа байхгүй. Би одоо энэ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнханд нь хурлаа хаяа нээлттэй хийж байгаарэ гэд журийн батлаад өгсөн байхгүй. Хаалттай. Тэгээ яаж яах вэ вөхөр? Сан хөрөхгүй. Эцсийн сүлд 11 12 сард яасан. Иргэд өөрсдөөсөө мөнгө төлсөн шүү дээ. Имлэгт орохоор нэг өгвөл хэлсэн. Мөнгө байхгүй. Им тариагаа өөрөө гаднаас оруулж ирэл гэдэг юм нэг чинь лээ. Бүх имлэгүүд чинь нэмийн өртөө байна. Эрүүл мэндийн салбарт суманд нь эрүүл мэндийн даатгалаар үйлчлэгээ үзүүлдэггүй 7 сумын асуудал гэдээ би зөвхөн Хөсгөл аймгийг хэлсэн нэгийг шийдээг одоо хүртэл байгаад байгаа. Тэгээ одоо яах юм одоо тэнд чинь хүмүүс эмээ авахын тулд аймгийн төв орж ийн Улаанбаатар хотоос ахиж авч байна. Энэ тал дээр одоо Монгол улсын тархаа боторхаа байгаа нөхцөлд бол одоо айгүй өндөр стандарт тавьчихсан. Эм зүүч байна, эмч байна. Одоо хэдэн метр квадрат талбай байна гэдэг. 1000 хүнд эм зарах гэж байгаа газар шүү дээ. 1000 хүнээс. Тэгээ тийм өндөр шаардлага тавьчихсан. Энэ тал дээр бол одоо та бүгд маань яг ямар арга хэмжээ авах юм бэ гэдэгт асуумаар байна. За ахмадуудын асуудал байж байгаа тэтгэврийн зээлтэй холбоотой 7 эмчнийг огтлохгүй бол зээлийн битгий олгоорой гэдэг нэг шийдвэр гарцснаас хойш тэгээд энэ асуудал нь дуусахгүй одоо хүртэл явж байна. Тийм учраас одоо энэ ахмадын архаг өвчтөйгээ твтүүлэхгүй байх гэж байна одоо энэ ахмадуудыг. Архаг өвчтөй учраас одоо 5 хоногоос илүү ер нь бол одоо найдваргүй гэж хэлэх гээд байгаа юм юу гэж байна. Архаг гэдгийн цаана бол нэлээд олон асуудал маш их гомдол ирээд байна. Энэ тал дээр одоо яах юм? Манай эрүүл мэндийн төрийн нарийн хариулаач. За хичнээн хүмүүст ипотекийн зээл олгоо. Ипотекийн зээл чи одоо авилгалын хэрэгсэл болцсон юм уу? Маш олон хүмүүс одоо хэдэн жилээр нь хүлээгээд банкудад авилгал өгч ипотекийн зээл авч байгаа гэдэг ийм сураг байгаад. Энийг яах юм бэ гэдгийг асуумаар байна. За хэдэн хүн байнгын ажлын байр бий болгоо. Шинээр хэдэн иргэнийг байнгын ажлын байр. За хариулъя. Микрофон дээр зогсгож. 3 номер. Түүний 9% цомогтголын үр дүнтэй холбоотой асуултыг хариулъя. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Батцэг. За 9% цомогтгол одоо 2025 оны нэгдсэн дүнг бид нар хараад үзэхээр үндсэндээ нэг 6 орчим хувийн буурал төрийн албан агч дээр үзүүлсэн байна. За төрийн албан агчдын 9% хяналттай холбоотойгоор засгийн газрын тэргүүний албан даалгавар гарч за энэ албан даалгавар дээр бол аль болох удирдах албан тушаалтнуудыг цөөлөх, за аль болох
үндсэн чигүүргээс бусдаар нийтлэг чигүүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудыг цөөлөх гэдэг одоо судалгаа гарсан байна. Албан даалгавар өгсөн байна. За төрийн байгууллагуудын энэ 9% орон тооны хэмнэлттэй холбоотой зүгээр яг хэрэглэн дээр бол хэд хэдэн гомдол мэдээлэл бас одоо зарим нь шүүхийн шатанд явж байна. Зарим нь одоо манай дээр бас хянагдаад явсан. Тэгэхээр зүгээр нийтлэг байдлаар юу ажиглагдсан гэхээр удирдах албан тушаалтнууд гэхээс гүйцэтгэх албан тушаалтнуудаас илүүтэйгээр цөөрсөн юуны хувьд чигүүргийн шинжилгээнүүдийг бол байгууллагууд харьцангуй бас хангалтгүй хийсэн гэсэн тоо үзүүлэлтүүд гарсан. За чигүүргийн шинжилгээний хувьд бол манай байгууллага зүгээр нийтлэг чигүүргийн шинжилгээн дээр болоос төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагууд дээр нийтлэг чигүүргийн шинжилгээний дүнг бол төрийн албаны зөвлөл хэрэг эрхлэх газар, хяналт хэрэгжүүлэх газар хамтраад хийгээд энэ нийтлэг чигүүргийнхаа шинжилгээний тайланг бол танилцуулсан. За өчигдөр ерөнхий сайд томилогдохдоо одоо аман хэлбэрээр биднэрт тусгайсан чигүүргийн шинжилгээг одоо яаралтай хийж засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр саналаа тусгахаа гэдэг үүрэг даалгаврыг бол өгөөд өнөөдрөөс бид нэр ажилдаа ороод ажиллаж байна. За нэмэлтээр бусдын ажлын хэсэг хариулах. За 4 номер. За Эрдэнэ нутгийн шөнийн асуултанд эрүүл мэндийн яамны төрийн нэр эмчгийн дараа очроод хариулъя. Цалин хөлсний талаар эмч нарын эрүүл мэндийн салбарын цалин хөлсийг энэ оныхон хэмжээнд засгийн газрын тогтоол дээр эрүүл мэндийн яам, өвөл төвшний эвлэл 3 талтынхаа гэрээ хэлцээр оруулаад 1 сарын 1-ээс 30%, 8 сараас 9 сар, 10 сар, 11 сар, 12 сардуудаа 9%, нийтдээ 75% бодит нэмэгдлийг тусган тавиад ажиллуулж байгаа. Зарим нэг эрүүл мэндийн байгууллагад өөрөө төлөөлөн удирдах зөвлөлтөд гүйцэтгэлийн санхүүжилттэй хамтдаа явуулдаг. Энэ дээр төлөөлөн удирдах зөвлөл дээр юм уу эсвэл эмнэлгийн удирдлагууд дээр цалингийнхаа нэмэгдлийг болон нэмэгдлүүдийнхаа нэмэгдлүүдийг өндөр тавьчихсан. Тэр нь саяны 30% 1 сарын 1-нд дээр нэмсэн 30% нэмэгдлээс өндөр тавьсан зарим нэг 4 номер сунгая. Цөөхөн эмч нарын асуудал дээр бас энэ зөрүүтэй асуудлууд яригддаг. Үндсэндээ бол эрүүл мэндийн салбарт 75%-аар цалингийн нэмэлт өгч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан дээр эмнэлгүүдтэй бол эмийн сангуудаа бүх өрүүдийг 35 тэрбум төгрөгөөр нэхэн тавьж өгсөн. Гагцхүү зарим нэг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд нь тэр эрүүл мэндийн даатгал гүйцэтгэлээс тавьж өгсөн мөнгөн дээр эмийнхаа өрийг эмийнхаа үйлдвэрүүтэй эмийн сангуудаа тавьж өгөхгүй байгаа хил амтай байгаа газрууд байгаа. Энийг судалгаа гарган биднээс хариуцлага тооцож ажиллаж байгаа. Архаг өвчтөй ахмадууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хойшлогдож байна гэж бас асуулт асуулаа. Сая эрүүл мэндийн энэ гүйцэтгэлийн санхүүжилттэйгээ холбогдуулаад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарим нэг хязгаарлалтуудыг хийж ажилласан. Сан баг очтой сангаа хурж эрүүл мэндийн гүйцэтгэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхийн үүдсэн дээр архаг өвчлөлтөй төлөвлөгөө За 3 номер. За энэ өдрийн мэндийг хүргэе. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны төрийн нэр эмчгийн дараа баяраа. За үн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Монгол банк засгийн газрын хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За 2026 оны 3 сарын байдлаар за 33,700 одоо өрхийн 11.7 их найд төгрөгийн санхүүжилтийг бол энэ хөтөлбөрт зориулаад бол олгоцсон байгаа. За одоогийн байдлаар болохоор банкуд дээр бол 5 их найдын бол хөсөлтүүд ирчихсэн. За нийт одоо энэ 2 жилийн нэг очор үсгсэн ийм одоо асуудал байгаа. За яамны зүгээс бол одоо орон сууцчлалтын банк орон сууцчлалтын тухай хуулийг өргөн барихаар 3 дахь хилцүүлгийн иргэдийн дунд хийгээд ингээд явж байна. За энэ хууль орсноор одоо орон сууцчлалтын банк байгуулагдаж орон сууцчлалтын банкаар дамжиж за 3-ыг сонгоё. зорилттой бүлгийн иргэд болоод за гэр хорооллыг чөлөөлөх дахин одоо төлөвлөлтийн байршлуудаар орон сууцлуулах энэ ажлууд хийх юм аа. За баярлалаа.
За 6 цаг 3 минут болж байна. Хурлыг чайсан сонгоё. За 4 номер. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 2025 оны эцсээр бүрэн гүйцэд тэтгэмжээ аваагүй үр төлбөр үүссэн асуудлаар асуулт асуусан. За 25 оны эцэст 50 тэрбум төгрөгийн өглөг үүссэн. За ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага нь орлогоосоо давсан. Тухайлбал 25 оны эцэст 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 203.3 тэрбум төгрөгийн зарлага гаргасан. За орлого дутагдж байгаа гол асуудал маань цалингийнхаа ажилтан 0.2%-ийг ажил олгогч 0.5% буюу 0.7% шимтгэл төлдөг. За ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 25 оны эцэст бол огцон өөрчлөлт харьцангуй гайгүй байсан. Нийтдээ 6,000 үнээр нэмэгдсэн. За энэ нэмэх төрийн албан агчдын тоог аваад үзэхэд ажилгүйдлийн тэтгэмж авах 4 номерыг сонгоё. За ажилгүйдлийн тэтгэмж авагдсан төрийн албан агчдын тоог байгууллагын англиар аваад үзэхээр төсөвт байгууллага маань 929 хүн ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Харин төрийн өмчт үйлдвэрүүдийн газраас бол 1020 нэмэгдсэн тоо нь 24 оны эцэстэй харьцуулахад өссөн дүн бол 143 байсан. Үндсэндээ өөрөөр хэлбэл 25 оны эцэст тэтгэмж авсан төрийн албан агчийн тоо өмнөх онтой харьцуулбал 1200 үнээр нэмэгдсэн. За төрийн албанд одоо орон тоо цомгдогдсон тохиолдолд бол өөр төрийн байгууллага руу шилжиж ажиллах сул орон тоо хасах гэх мэт одоо арга хэмжээ авсан учраас ажилгүйдлийн тэтгэмжийн даатгалын урсгал зардал одоо нэмэгдэлт нь бага байсан. За ажилгүйдлийн даатгалын сангийн урсгал зардал нэмэгдэж байгаа гол хүчин зүйл нь шимтгэл төлж байгаа дундад цалин хүс нэмж байгаа үзүүлэлт нь 70% өсөлтийн нөлөөлөл үзүүлж байна. Баярлалаа. Босно. Эрдэнэт гишүүн. За тэгэхээр наач нэг юм хэлээд байна тийм үү. Жилдээ ер нь бол манай ажилгүйдлийн даатгалын сан юма дийлэхгүй байна гэж. Тэгэхээр бид нар альва нэгэн сэтгэл хөдлөлөө шийдвэр гаргахдаа төр хүртэл энд нэмэр болчмааргүй байгаа юм л да. Магадгүй одоо засаг солигдох болгонд баахан хүнийг ажилгүй болгоод наасаа цаашаа болгоод байвлаад нөгөө талд нь бидний зардал нэмэгдээд байна шүү дээ тийм үү. За энийг хэлмээр байна. Дээрээс нь би асуусан ажлын байрыг эчнээ хүнээр нэмсэн бэ. Эргээд бодоход бид нэг 5-10 сая төгрөг өгөөл тэн дээрээ хөрхий тэгэл 10 жилийн өмнө 5 чиг үйлдвэрлэдэг байсан яг л хэвээрээ байгаад байгаа. Тэгэхээр нийлүүлж яагаад одоо ядаж нэг 100 сая төгрөг гэдэг юм уу нэг жижигхэн хөөрхөн цех хийдэг ч юм уу нэг ийм байдлын юмнуудыг бас хиймээр байгаа. Тэгэхээр чанартай ажлын байр гэж би хэлээд байгаа. 6 сараас дээш хугацаатай хийх ажлын байруудыг хичнээнэг бий болгож чадваа гэдгийг асууж байна. За мөн дээрээс нь хөдөө аж ахуйн яамнаас асуу. Энэ хөдөө орон нутгаар явахаар энэ хоньны нэхээ одоо хизээ авах вэ? Нөгөө арь ширний үйлдвэр юу болов гэдэг юм. Тэр одоо хизээ шийдэх юм бэ? Хоньны нэхээ боловсруулдаг худалдаж авах. За 4 номер. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. За 25 онд 30.1 мянган шинэ ажлын байр бий болсон байна. За жилд дунджаар Монгол одоо эдийн засагт 70-аас 80 мянган ажлын байр бий болж идэг. Бий болж байгаа ажлын байрны ихэнх нь сул ажлын байрууд байдаг. Ялангуяа тогооч одоо дугуй засвар за мөн одоо энэ улирлын шин чанартай болон бусад төрлийн ажлуудад ажлын байрны сул оронтой буюу ажлын байрны эргэлт их байгаад идэг. За шинээр бол 25 оноос 30 мянган ажлын байр бий болсон. За Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Монгол улсын одоо хөдөлмөрийн нийлүүлэлтийн чиг хандлагыг судлаад үзэхэд бол хөдөлмөрөд нийлүүлэх гэж байгаа хүмүүс ямар ажлын байранд илүү татагдах вэ гэхээр чанартай бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ийм ажлын байруудыг илүү өгүүлж байна гэдэг юм дүгнэлт гарсан. Эдгээр ажлын байруудыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засаг дахь капиталын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. За мөнгө цагийн гав хөлөг.